байцгаана манайч болгонхаа бүгд хамтдаа эзнийг магтцгаая. Тэгээ бүгдээрээ яг одоо зүрх сэтгэлээ эзний өмнөгээд дор бүрнээ босоод эзнийг хамтдаа магтцгаая. Бүгцөглаад магтцгаая. Хайр өгсөн эзнийг магтцгаая. Би бүхэн хайрын эзэн Амьдрал бэлгэсэн чамдуугаар магтцгаая. Баяр хүрч байдаг бидний хаан магтаалын өрөөхийг түнэргөө эхэсний хүнээсээ бүгцөглаад магтцгаая. Магтцгаая. Магтцгаая эзнийг магтцгаая эзнийг бидний хаан бүгцөглаад магтцгаая. Магтцгаая. Магтцгаая эзнийг магтцгаая эзнийг бидний хаан Эзнийг магтцгаая. бүгцөглаад магтцгаая. Хайр өгсөн эзнийг магтцгаая. Би бүхэн хайрын эзэн Амьдрал бэлгэсэн чамдуугаар магтцгаая. Баяр хүрч байдаг бидний хаан магтаалын өрөөхийг түнэргөө эхэсний хүнээсээ бүгцөглаад магтцгаая. Магтцгаая. Магтцгаая эзнийг магтцгаая эзнийг бидний хаан бүгцөглаад магтцгаая. Магтцгаая. Магтцгаая эзнийг магтцгаая эзнийг бидний хаан Иесусийн нэр ариун нэр Иесусийн нэр жинхэнэ нэр Иесусийн нэр Бурхны нэр Иесусийн нэр Бурхны нэр бид баярлалаа бид баярлалаа бид баярлалаа бид баярлалаа эзний нэрийг бид баярлалаа бид баярлалаа бид баярлалаа эзний нэрийг Иесусийн хүч ариун хүч Иесусийн хүч жинхэнэ хүч Иесусийн хүч Бурхны хүч Иесусийн хүч Бурхны хүч бид баярлалаа бид баярлалаа бид баярлалаа эзний хүчийг бид баярлалаа бид баярлалаа бид баярлалаа эзний хүчийг Иесусийн хайр ариун хайр Иесусийн хайр жинхэнэ хайр Иесусийн хайр Бурхны хайр Иесусийн хайр Бурхны хайр бид баярлалаа бид баярлалаа бид баярлалаа эзний хайрыг бид баярлалаа бид баярлалаа бид баярлалаа эзний хайрыг Иесусийн үг ариун үг Иесусийн үг жинхэнэ үг Иесусийн үг Бурхны үг Иесусийн үг Бурхны үг бид баярлалаа бид баярлалаа бид баярлалаа эзний үгийг бид баярлалаа бид баярлалаа бид баярлалаа эзний үгийг
Халелуя эзэн Есүс. Таны бид нар магтж байна эзэн Есүс. Эзэн та бүх магтаалыг, бүх дээдийг та өрт аваач эзэн Есүс. Эзэн би зүрхсэлээ таны өмнө нээгээд их эзэн танд талархал магтаал хүндэтгэлийн өргөж байна эзэн Есүс. Та миний зүрхсэлийг та яг одоо өөр лугаа хандуулаач эзэн Есүс. Ариун сүнсээ яг одоо та бидэртэй хамт байж бидний оюун бодолд бидний зүрхсэлд та ажиллаа хийгээч эзэн Есүс. Эзэн минь үнэхээр бидний амьдралд маш олон зүйлүүд бидний үнэхээр хизээж төсөөлж байгаагүй олон зүйлүүд эзэн минь сэтгэл санаагийн маань тавгүй тулч эзэн зовоож байгаа зүйлүүд зөндөө байна эзэн. Харин эзэн яг одоо бид нар таныг сонсохоор ирж байна. Танд бүх эзэн зүрх сэтгэлээ даатгаад ирж байна эзэн Есүс. Та бидрийг яг одоо амар тайвнаар өөрийнхөө оршихугаараа та яг одоо дүүргэж эзэн Есүс. Миний эзэн би таны гарт бүхнээ даатган индирлээ. Миний амьдрал зөвхөн таны гарт би ихэзэвэ би таны Есүс би тань Есүс би зөвхөн таны амьдралын минь олдгооч зүрхний минь аяадагоо миний эзэн би таны бүхнээ даатган индирлээ. Миний амьдрал зөвхөн таны гарт би ихэзэлээ би таны Есүс би тань Есүс би зөвхөн таны амьдралын минь олдгооч зүрхний минь аяадагоо Есүс би тань Есүс би зөвхөн таны амьдралын минь олдгооч зүрхний минь аяадагоо миний эзэн таны Есүс би тань Есүс би зөвхөн таны амьдралын минь олдгооч зүрхний минь аяадагоо Есүс би тань Есүс би зөвхөн таны амьдралын минь олдгооч зүрхний минь аяадагоо миний эзэн. Халелуя эзэн Есүс. Эзэн үнэхээр танд би талархаж байна. Эзэн та бол бидний цор ганц найдвар. Үзээ үнэхээр бидний амьдралд юу ч болж ирсэн эзэн. Үнэхээр бидний амьдрал бүгд таны хөлөө эзэн Есүс.
Яг одоо эзэн бүхий л ахын дүүснараа танд өргөж байна. Зүрх сэтгэлд нь эзэн таагүй байгаа. Эсвэл эзэн хэцүү байгаа юу ч байсан Есүс. Тэр болгонд нэг эзэн яг одоо та хурж зүрх сэтгэл үнэхээр таны өмнө нээгдэж яг одоо таны өмнө эзэн ахын дүүснэр маань ирж эзэн таны оршихуйд хамтдаа байх болтугай эзэн Есүс. Эзэн бидний зүрх сэтгэл та яг одоо хүрээч эзэн Есүс. Баярлалаа эзэн. Бидэнтэй хаан байгаа танд баярлалаа эзэн. Ариун сүнс та бидэнтэй хаан байгаад баярлалаа. Есүс. Эзэн үнэхээр та бидэнд хүрээч эзэн Есүс. Есүс бидэнд Есүс бидөхөө таны амьдралын минь утгаач зүрхний минь аялгаа миний эзэн үнэхээр би танд бүх магтаал талархал хүндэтгэлийг өргөж байна эзэн Есүс. Бүх алдрыг эзэн Есүс танд өргөж таны нэрээр даатхан талархан залбирanгуйж байна. Амен. Сайн байцгаана уу? Эммануэль чуулганы ахын дүүс та бүхэн одоо эзний өдрийн мэндийг хүргэе. Тэгээд та бүхэнтэй маань их эзэн Есүс Христийн амар тайван энэрл нэгүсэл нь дүүрэн байх болтугай. Тэгээд бүгдээрээ гэр орондоо байцгааж одоо яг энэ цагт бас эзнийхээ үгийг сонсохоор одоо бэлэн болсон гэдэгт итгэж байна. Тэгээд бүгдээрээ өнөөдрийн энэ номлол сургаал бидний гэр гертэ хийх тэр нөхөрлөл эзний цагийн төлөө хамтдаа залбирцгаая. Тэнгэрлэг эзэн минь таны амар амгалан таны хайр нэгүсэлт нь Эммануэль чуулганы хүн нэгүртэй хамт байх болтугай. Өнөөдөр эзэн минь бидний мөргөлийн цагтаа таны хайр хүч чадалч нь хамт байж өнөөдөр сонсох ёстой үг, сургаал, номлолуудыг ухаарч ойлгох зүрх сэтгэл эзний ариун сүнсээр хангаж өгөх болтугай. Тэгэд сонсож байгаа бүхэл ахын дүүсээ танд даатхан их эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За бүгдээрээ тэгээд мэдж байгаа бид нар 1-р Петр номыг дуусгахаар ингээд цуврал номлолуудаар явж байгаа. Тэгээд өнөөдөр бүгдээрээ үргэлжлүүлээд 1-р Петр номынхон 3-р бүлгийг 4-р бүлгийн 11-р ишлэл хүртэл ингээд уншаад 3-р бүлгийн 13-аас 4-р бүлгийн 11-р бүлэг хүртэл бүгдээрээ уншаад ингээд үзнэ. Гэхдээ би өнөөдөр та бүхэнтэй 3 зүйлийг хуваалцсан. Ямар сэдвтэй 3 зүйлийг хуваалцах вэ гэхээр одоо зовлонг төвчих, тэсвэр төвчээр гэж юу юм бэ? Яагаад бид нар одоо зовлонг төвчих ёстой юм бэ? Ямар зовлон бид нар төвчих ёстой юм бэ? Яагаад бид нар зовлон учрах ёстой юм бэ? Тэрийг бид нар яагаад төвчих ёстой юм бэ гэдэг талаар бүгдээрээ суралцгаана. За тэгээд бүгдээрээ номлохын цаг руу анхаарлаа хандуулцгаая. Тэгээд та бүхнийг номлол сонсож байгаа хугацаанд чинь хүүхдүүд ч юм болон бусад хүмүүс бүү саатыг болтугай. Тэгээд мөн анхаарлаа бас сайхан нааш нь хандуулаад эсний үгийг сонсоосоо гэж хүсэж байна. За энэ ертөнц гэрлийг хүлээн авч чадаагүй. Гэрэл гэдэг маань Есүс Христ үнний гэрлийг зөвхт байдлын Бурхны тэр зөвхт байдлын гэрлийг хүлээж авч чадаагүй. Бурхны зөвхт байдал үнийн шударга ариун амьдралын хэв маягийг үл итгэгч ертөнц үзэн ядаж итгэгчдийг хяхан хавчиж дооглон тухуурхаж гүжирдэн гүтгэх нь бол гарцааг үний юм аа. Учир нь бидний эзэн Есүс Христэд бас тийм хандсан байгаа. За ийм зүйл итгэгч дагалдагчдын амьдрал бэрхшээл сорилт зовлон зүдгүүрийг дагуулж тэднээс энэ бэрхшээл зовлонгуудыг даван туулах төсвөр төвчээрүүдийг шаардах болно. Заримдаа итгэлийн төлөө гүтгэлэг доромжлол, үгүйсгэл, ганцаардлыг үзэн сэтгэлээр унаж шаналх тийм цаг ирнэ. Гэвч ийм л цагт Бурхан биднийг хүчтэй, төсвөр төвчээртэй байхыг шаардж байна. Гэхдээ энэ
Бурхан биднийг орхино гэсэн үг юм аа. Харин тэд бидний төсөв төвчээрийг чангаруулж, итгэлийг мань бат суйрлуулж, түүнд улам илүү итгэж, улам дуулууртай яг түүний хүслийн дагуу амьдрдаг тийм дагалдагч болохын төлөө энэ зовлон зүдгүүрүүдийг бас биднэрт зөвшөөрдөг тал бий. Гэхдээ үнэхээр та Бурханы зөвхт байдал дотор амьдрах юм бол тэртээ дэргийн ертөнцөөс танд тэр бүхэл бэрхшээл зорилтууд ирэх болно. За энэ талаар эзэн Есүс хэлэхдээ үеийн төгсгөл ирэхэд олон гамшигт үйл явдлууд тохиох болно. Есүс Христийн нэрнээс болж Христ итгэж хүмүүст асар их зовлон бэрхшээл гай гамшиг тохиох болно. Тэр үед эцсийн хүртэл твцсэн аврагдах болно гэж Матай номын 24 дугаар бүлгийн 13 дугаар ишлэл хэлсэн байдаг. Элч Петр ч гэсэн бидэнд хамдан итгэж хүмүүс зөвхт байсныхаа төлөө, зөвхт байдлын төлөө, зөвтгснийхээ төлөө та нар зовлон амсах болно гэж байгаа. Гэхдээ энэ зовлон эзний загламын зовлонг хуваалцж байгаа хэрэг бөгөөд ингэж зовсныхаа төлөө бид өрөөгдөх болно гэж үнийг хэлж байгаа. Тэгээд Матай номын 5 дугаар бүлэг дээр 10 дугаар ишлэл дээр эзэн юу гэж хэлсэн бэ гэхээр зөвхт байдлын төлөө доромжлогдогч зов зүдрэгч хүмүүс өрөөлтөө учир нь Тэнгэрийн хаанчил тэднийх юмаа гэж хэлсэн байдаг. Ийм өрөөлүүд бидэнд байгаа учраас бид нар бас энэ зовлон бас үнэхээр зовлон гэж харах уу эсвэл шүд зугаад төвчүү гэдэг. Тэгэхээр Христ өөрөө зөвхт байдлын төлөө зовлон туулсан. Бидний төлөө өглийг үзэж авралын төлөө амилсан юм бол түүний зөвхт байдлыг хуваалцагч болсон бидэнд ч бас үнэхээр туулах зовлон, учрах бэрхшээл байх нь дамжиггүй юм аахан төсөө. Амен. Тэгэд өнөөдрийн үгсээс зөвхт байдлыг мөшгөн дагсныхаа учир бидэнд дэрх сорилт бэрхшээл зовлон зүдгүүрийг яагаад төвчин давах учиртай болох тухай 3 зүйлийг би та бүхэнтэй хуваалцах гэж байна. За ингээд энэ 3 зүйлийг гурвангийн энэ өнөөдрийн 3-4 дугаар бүлгүүдээс авсан байгаа. Тэгээд ер нь 3-4 дугаар бүлэг тэр чигтээ 3 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлээс 4 дугаар бүлгийн дуустал тэр чигтээ ерөнхийдөө зовлон бэрхшээлийг хэрхэн даван туулах итгэгч хүмүүс зовлон учрах тухай ийм сургаал байгаа шүү. За тэгээд 1-р шудраг бусаар зовх нь ерөөлтийн учир гэсэн юм. Шудраг бусаар зовх нь ерөөлтийн учир. За энийг бүгдээрээ 1-р Петр номын 3-ын 13-аас 17 дугаар ишлэлүүдээс харъя. За тэгээд би та бүхэнд уншиж өгье. Хэрв та нар сайнны төлөө хичээн зүтгэх аваас хэн та нарт хор учруулах юм бэ? Харин та нар зөвхт байдлын төлөө зовлон эдлэхэд хүрлээч та нар ерөөлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү зөв. Харин та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай. Гэхдээ дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэй хариул. Христийг эзэн хэмээн зүрхэндээ тусгаарлан нандин мөн сайн өс чанартай бай. Ингэснээр Христ доторх та нарын сайнаар бие авч явахыг муушлагчид та нарыг гүтгсэн зүйлдээ ичих болно. Хэрэг бурхан таалах хаваас та нарын муу үзснийхээ төлөө зовсноос зөвийг үйлснийхээ төлөө зовсон дээр юм а гэсэн байгаа. Амен. За тэгээд энэ дээр 13 дугаар ишлэл дээрээс харах юм бол нэгэн сонин үгсүүдийг хэлсэн байгаа. Сайныг үйлдэхэд төлөө зүтгэхэд та нарт нэг саадлаад байгаа хүмүүс байхгүй гэж. Харин зөв байхын төлөө хүчин хүмүүс үзээ ядаж хяхаж хавчиж доромжлох болно гэж байгаа. Тэгэхээр энэ дээр би баг зэргийн зүйлийг тодорхой болгож юу гэхээр сайн хүн байх сайныг үлдэх, зөвхт байх зөвийг үлдэж амьдрах. За энэ нэг ойлголтууд байна тийм ээ. Энэ зүйл дээр ертөнцийн ханддаг хандлага, Христ итгэж хүмүүсийн ханддаг хандлага нь өөр байгаа гэсэн. ертөнцийн хувьд сайн хүн байх гэдэг нь сайныг үлдэж, буйныг үлдэж, зөв амьдрах үнэн гарцаа авахгүй тэр бол үнэн. Энэ бол тэдний хэмжүүрийн дагуу зөв сайн хүн болж байгаа. Харин Бурханд итгэж хүмүүсийн сайныг үлдэх ба зөвхт байдлыг
мөчгөж амьдрах энэ амьдралын их үүсвэр нь Бурхан өөрөө юм байгаамаа. Тэгэхээр ертөнцийн сайн, ертөнцийн зөвхт байдал Бурханы сайн ба Бурханы зөвхт байдлаас үнэхээр ялгаатай. Амен. Тэгэхээр учир нь эндээ байгаа юм. Тэгэхээр анх энэ номдол эхлэхэд хэлсэн байгаа тийм ээ. Хүмүүс гэрлийг хүлээж аваагүй. Тэр үнний гэрлийг, Бурханы зөвхт байдлын гэрлийг хүлээж авч таагүй. Тэр бол яагаад гэвэл ертөнц түүнийг үзий ятсан учраас. Тэгэх юм бол Христ итгэгч хүмүүс сайныг жүүлдэж амьдрна, зөвдж амьдрна. Гэхдээ энэ нь Бурханы хэмжүүрийн дагуу байдаг учраас энэ ертөнцид бид нар гарцаагүй доромжлуулж, хавчигдаж, гүтгүүлж тэр бидэнд учрах янз янзын сорил бэрхшээлүүдийг туулах болно гэж юм аа. За Христ Есүс бидний зөвхт байдлын маань ундраг учир бид түүнийг миний эзэн хэмээн тийм ээ зүрхэндээ нандинан тусгаарлах ёстой. Учир нь энэ хүний зөвхт байдал нь Бурханы ариун тэнгэрлэг тэр зөвхт байдал учраас ертөнцөөс өөр юм аа гэсэн байна. Энэ зөвхт байдал нь бузар муу, худал хуурмагтай, эвлэрдэггүй, үнний талд бат зогсдог, ариун мэрэгэн учраас ертөнц үүнд хатаархан хорсож, гүжирдэн гүтгэж мөн үзий яддаг. ертөнц өөрийнхөө үзий ядалтаараа үе үеийн Христ итгэгч хүмүүсийг тийм ээ яллаж, хавчиж, алж устгахыг хичээж ирсэн байна. Жинхэнэ дагалдагч хүн энэ хавчлаг доромжллыг ерөөлгөж үзэн үхлээсч үл айн төвчдөг байна. За та нар үнэхээр та нарын дотор Бурханы сүнс байгаа. Та нар үнэхээр Христ Есүсийн сургаалын дагуу Библийн дагуу амьдрахыг хичээж эхлэх юм бол үнэхээр энэ зовлон бэрхшээлүүдийг та нар үзэж туулж байгаа. Тийм учраас энэ сургаал та нарт үнэхээр хүрх болно гэж итгэж байна. За тэгэхээр энэ ертөнцид бидний энэ төвчж байгаа нь ойлгомжгүй байдаг. Яагаад та нар тийм ээ энэ зовлон бэрхшээлүүдийг ингэж тэсэн төвчээд байгаа юм бэ? Юу нь учир нь юундэ байгаа юм бэ гэдэг. Харин ингэж асуухад нь бид нар хайр ба дүлгөөн байдал дотор хүндэтгэлтэйгээр тэдэнд өөрсдийнхөө итгэл үнэмшлийг тайлбарлаж өгөхөд бэлэн байх ёстой. Энэ юу гэхээр Христ таны зүрхэнд тусгаарлагдсан бол тэр үнэхээр тэр хүндтэй байр суурийг эзэлсэн байх ёстой. Тэгэхээр тэрний тухай асуусан хэн нэгэн та ярихдаа үнэхээр чин зүрх сэтгэлээсээ итгэлтэйгээр хүндэтгэлтэйгээр Христийн тухай ярихад сонсож байгаа хүнд заавал нөлөөлөх болно гэсэн байна. Амен. Тийм учраас бид нар Христ Есүсийн зөвхт байдлын төлөө зовлон эдлэх нь бидэнд ерөөлтэй учраас бид нар төвчдөг байх нэ. За хоёрдугаар ойлголт. Христ бидний гайхамшигтай үлгэр дуурайл болсон тул бид нар төвчдөг юм аа. Амен. За тэгээ 3 дугаар бүлгийн 18-аас 4 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлийг хүртэл уншия бүгдээрээ. Учир нь Христч нэг удаа нүглийн төлөө өгч зөвхт бусыг орлсон. Энэ бидний Бурханд аваачихын тулд бол ингэхдээ махан бие дотор өгч сүнс дотор амьлуулагдав. Тэрхүү сүнсээр Христ явж шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ. Ноогийн өдрүүдэд хөвгч авдрыг барьж байх үед Бурхны төвчээр нь хүлээсээр байхад эдгээр сүнснүүд нь урд дуулуургүй байв. Тэрхүү хөвгч авдар цөөн буюу 8 хүн байж уснаас эсэн мэнд гарчээ. Ус бол Есүс Христийн амьдлалтаар дамжуулан одоо та нарыг аврах бэлэг тэмдэг болох баптизм юм. Энэ нь махан биеийн бузрыг арилгадгийн биш, харин сайн үс чанараар Бурхан тандан өргөдөг амлалт юм аа. Тэрээр тэнгэрт очиод Бурханы баруун гарт байж тэнгэр элч нар эрх мэдлүүд болон хүчнүүд түнд захирагдаж байгаа билээ. Иймээс Христ нэгэнтээ махан биеэрээ зовсон тул та нар ч гэсэн ижил зорилгоор өөрсдөө зэвсгэл. Яагаад гэвэл махан биеэрээ зовсон нэг нь нүгэл хийхээ болсон. Энэ нь биеэрээ амьдрах үлдсэн хугацаанд цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм аа. Учир нь хэдийн өнгөрсөн өдрүүдэд та нар завхаарл тачаал аригтал утга учиргүй найрлан цэнх явдал болон ёс бусын шүтээнд мөрөх явдлыг мөшгөн харин үндэстнүүдийн хүслийг гүйцэлдүүд байсан чинь хангалттай. Энэ бүхэнд тэд та нарыг өөрсдөө хамт дураараа дөрөх явдалд холбогдоогүйд гайхширч муу хэлдэг. Гэвч тэд амьд болоод үхвсдийг шүүхэд бэлэн байгч
түүнд тайлагнах болно. Учир нь энэ зорилгын үднээс сайн мэдээ үхэгсэд ч хүртэл тунхаглагдсан. Ингэснээр тэд махан биеэрээ хүмүүсийн адил шүүгдсэн боловч Бурхны хүслийн дагуу сүнс дотор амьд байх юм гэсэн байна. Амен. За тэгэхээр 2 дугаар хэсэг нь болохоор Христ Есүс бидэнд гайхамшигтай үлгэр дуурайл болсон учраас бид нэр төвчих хүчтэй тухай ярьж байгаа. За Хималайн ноён өргөл Эверест 8842 м. За үүнийг 50-д оноос өмнө тийм ээ олон удаа хүмүүс уулчид, эрэлхэг уулчид энэ өргөлийг эзлэхээр одоо дайрчилсан боловч амжилтанд хүрээгүй. Харин 1953 оны 5 дугаар сарын 29-нд Балбын уулчин Дензен Норвей, Английн уулчин Эдмунд Хиллари хоёр одоо энэ өргөлд гарч энэ дэлхийн хамгийн өндөр өргөлийг булан эзэлсэн байна. Ингэснээр эдний араас ирэх олон зуун уулчид энэ өргөлд гарч болдгийм байна, болох юм байна гэсэн энэ зүйлийг энэ замыг тэд нар нээж өгсөн байт юм аа. За сансарт гарна гэдэг бол хүндрэлтний хүсэл мөрөөдөл байсан. 1962 оны 4-р сарын 12-нд бүгдээрээ сайн мэднэ. Зөвлбод улсын сансрын нисгч Юрий Гагарин анх удаа сансарт хөөрч хүн төрлөختнийг сансар төрөх төр замыг нь нээж өгсөн байдаг юм аа. Амен. Тэгэхээр ер нь ямар нэг зүйлийн анхдагч гэдэг бол хамгийн их эрсдэл, хамгийн их золиосыг үүрч байдаг. Тийм учраас зоригт бааtruуд байж байдаг. За өхөл бол хүн төрлөختний хизээш ялж дийлж чадахгүй тийм айдас байсан юм аа. Харин 2000 гаруй жилийн тэртээ жирийн нэгэн мужаан залуу Есүс Христ үхлийг алж дахин амьдарснаар хүн төрлөختөнд авралын замыг нээж өгсөн байт юм аа. Тэр Израилийн ард түмнээр дамжуулан хүн төрлөختөнд өн эртнээс Бурханаар амлагдсан, тослогдсон нэгэн буюу аврагч байсан юм аа. Тэр ямар ч гэмгүй ариун нэгэн атлаа биднийг Бурханд аваарчихын тулд нүглийн төлөө өгч зөвхт нэгэн зөв тусыг орлсон юм аа. Зөв тус нь нүгэл хүмүүс бид нар байсан юм. Библи хэлэхдээ энэ ертөнцид ганц зөвхт хүн алгаа гэж хэлсэн байдаг. Ромын 5 дугаар бүлэгт байдаг санагдаж байна. Хэн нэгэн энэ ертөнцид хичнээн хичээлээч гэсэн бүр өөрийгөө гэгээрцэн цоорцсон хувилгаан ижидтэй болсон гэсэн ч тэр нь Бурхны зөвхт байдалд хаанч хүрдэг байх нэ. Тэгэхээр учир нь Бурханд очих цорын ганц зам байдаг. Энэ бол Есүс Христ юм аа. Тэр өөрийн үхэл ба амьдлалтаараа дамжуулан амьдлалтаараа буюу өөрөөрөө дамжуулан бидэнд тэр авралын замыг тавьж өгсөн байт юм. Тэр замыг таниулахын тулд сүнсээр цаг хугацааны аялал хийсэн байгаа. За одоо бүгдээрээ 19-оос 20 дугаар ишлэл дээр анхаарлаа хандуулъя. Энэ дээр Илч Петр Ноагийн үерийн талаар гинтхэн ингээд хазаагаад тавьсан байгаа. Тэгээд яг энэ 19-оос 20 дугаар ишлэлийг одоо энэ бол тийм өчртэй юм гэсэн тайлбар байдгүй. Яагаад гэвэл тайлбарлалт аягүй хэцүү. Гэхдээ судлаач нарын хувьд таамаглалууд байдаг. За зарим нь энэ бол тийм ээ Ноагийн үерийн өмнө байсан хүмүүс бишээ. Энэ бол ерөнхийдөө одоо гэмнүглийн шоронд төрөгж байгаа хүмүүс. Тэр сүнснүүд гэдэг нь тэр хүмүүсийн өгсөн сүнснүүдэд амьд өгсөн одоо сүнсээр өгсөн байгаа амьд хүмүүсийн сайн мэдээг тараасан гэж ийм таамаглал байдаг. Харин нөгөө нэг таамаглал үхээ тайлбар нь юу вэ гэхээр Есүс Христ үнэхээр махан биеэр үхээд сүнсээр амьдсан байгаа. Тэгээд тэр сүнсээр явж Ноагийн үерийн өмнөх Бурханд дуулуургүй байсан тэр хүмүүсийн сүнснүүдэд очиж сайн мэдээг тунхагласан гэж ийм одоо таамаглал байдаг. За би болохоор яг энэ таамаглалыг нь баримталдаг. Тэгэхээр юу вэ гэхээр Бурхны хүсэл нь бүр өн эртний цагт өгсөн сүнснүүдийг хүртэл аврахыг хүсэж байгаа. За махан биеэрээ өгсөн байгаа шүү дээ. Тэр бүх хүнийг аврахыг хүсдэг. Энэ түүний тэр хүн түүнд ямар үнцэнтэй юм бэ? Хүмүүс тэр ямар хайртай юм бэ гэдгийг илэрхийлэх. Тийм ч учраас Есүс сүнс дотор тэр өнгөрсөн цаг руу аялал хийж Ноагийн үерээс өмнө
дэлхийн ертөнцид байсан тэр дуулуургүй хүмүүст очиж сайн мэдээг түгээсэн байхаа гэж ийм таамаглал байдаг. Учир нь яагаад гэвэл яг тэр үеийн хүмүүс сайн мэдээ сонсох боломжгүй байсан байх гэж зарим хүмүүс ярьдаг. За тэгвэл бол миний итгэл бол Бурхан бол энэ цаг хугацааг бүтээгч. Өөрөө энэ цаг хугацааны ямар ч цаг хугацаанд баригддаггүй. Тэр өнгөрсөн зэглүү аялж чадна. Тэр ирээдүйд бас байж чадна. Тэр бол энэ цаг хугацааны эзэн учраас түүнд боломжгүй юм байж байхгүй гэж би бол итгэдэг юм аа. За тэгээд энэ ишлэлээр дамжуулаад Петрийн хэлгэсэн зүйл нь яг Бурхан бүр өгсөн хүмүүсийн сүнсүүдийг хүртэл аврахыг ингэж хүсдэгэ гэж хэлгэсэн ийм зүйл байгаа. Тэгээд энэ бол Бурханы нэгүсэл байсан гэж би үздэг. Тэд махан биеийн дагуу хүмүүстэй адил шүүгдсэн. Харин Бурханы хүслийн дагуу сүнс дотор амьд байх ёстой тийм хүмүүс байна. За тэгээд дараа нь 21-р эшлэл шууд ингээд усан баптизмын тухай ярьж эхэлсэн байгаа. За усан баптизм, Ноагийн үеийн усан баптизмын тухай энд Ноог одоо тэр үерт ийм баптизм үтсэн гэсэн санаа гаргаж ирж байгаа. Юу гэхээр дэлхийн ертөнц тэр цаг үед Бурханы өмнө бохирдож хүчрхийлэлээр дүүрж Бурхан газар дэлхийг бүтээсэндээ харамсваа гэж ихэл номдор хэлсэн байгаа. Тэгээд тэр газар дэлхийг шүүхийг хүссэн. Тэгээ газар дэлхийгээс зөвхт хүмүүсийг ирэн хайхад Ноогоос өөр хүн байгаагүй. Тэгээд Ноог өөрийнх нь гэр бүлийн хамт аваад за чи одоо ийм хөвгч авдар барай. Ингээд тэр дотроо энэ дэлхийн ан амьтдаас хосоор нь одоо би чам руу явуулна. Тэдгэрийг энэ авдарт ороосоо. Тэгээд би асар их үерээр дэлхийн ертөнцийг живүүлэх болно. Энэ миний шүүлт байх болно. Тэгээд Ноогийн үр удмаас эхлэн хүндрэлтнийг дахин шинээр одоо бүтээх ийм зорилготой ийм одоо шүүлт хийсэн байгаа. За энэ шүүлт бол усан үер байж байгаа. За энэ үерийн мэдээнд Ноо итгэж дуулууртай байж тэр дээр цагт тийм ээ энэ тэр асар том хөвгч авдрыг хийсэн байгаа. Итгэлээрээ хийсэн байгаа. Тийм ээ мэдээж тэр үед Ноог түүний гэр бүлийг хүмүүс шоолж, доромжилж янз янз л болж байсан баг. Гэхдээ Ноо Бурхны тэр мэдээнд итгэсэн. Одоо шүүлт ирэх гэж байгаа шүү. Энэ авдрыг хийгээд аврагдаарай гэсэн байгаа. Энийг хүмүүст хэлсэн ч яж магадгүй, тийм ээ. Харин шүүлт ирсэн, дэлхийн ертөнц усан ч юм болсон, усан дор орсон. Бүх амьттай болгон үхсэн байгаа. Ганцхан Ноогийн авдар дотор байгаа тэр бүтээлүүд л үхээгүй. Энэ нь Ноо, тийм ээ, өөрийнхөө зөвхт ба дуулууртай байдал дотроо энэ шинчиллийн энэ тийм ээ шүүлтийн энэ баптизмыг хүртсэн гэсэн утгыг илэрхийлдэг болов гэж би боддог. Тэгээд эдгээрээс дамжуулаад Петр баптизмын тухай ярьсан. Ноогийн тийм ээ үерийн энэ ус нь Ноог зөвхт болгоогүй маа. Ноог будраас нь цэвэрлээгүй маа. Харин энэ бол бэлэгдэл байсан юм аа. Дэлхийн ертөнцийг шүүн тэгээд энэний дараа одоо үнэхээр Бурхны өмнө дуулууртай байсан хүмүүс нь амьд үлднэ гэсэн ийм бэлэгдэл байсан гэж би боддог. Тэгээд Ноогийн зүрх сэтгэл нь өөрөө зөвхт байсан учраас яг энэ цаг мөчид одоо эзний өмнө одоо тааллыг олж ингэж одоо амьд үлдсэн байх. Түүнээс бол энэ ус нь Ноог зөвхт болгоогүй. Энэ зүйлийг л хэлэх гэж оролцсон болов гэж би боддог. За баптизм гэдэг маань юу вэ гэхээр ерөнхийдөө Есүс Христэд итгээд одоо би Есүс Христэд итгэсэн. Би дагалдагч болсон тийм ээ. Үүнийгээ би тунхаглаж байна гэсэн ийм ёслол байдаг баптизм бол. Тийм учраас баптизм гэдэг бол усан дор усаар үлддэг зүйл байгаа. Ер нь баптизм гэдэг үг нь усан дор босгох, усан дор оруулаад дүрх гэсэн ийм утгыг агуулдаг. Тэгээд Евдээ ард түмэн эртнээс ийм усан баптизм хийдэг ийм заншилтай байсан. Тэгээд энийг хийхдээ ямар нэгэн зүйлээс цэвэрших эсвэл амьдралдаа том хүчтэй шийдвэр гаргах гэх мэт ийм зүйлүүдийг усан баптизмаар дамжуулж баталгаажуулдаг байсан юм шиг байна. Жишээ нь Есүс Христийг өөрийгөө тунхаглагаас өмнө баптизм хүртэж Иохан дээр хүмүүс ирж гимшлийн баптизм хүртчихсэн тийм ээ. Тэр яагаад усан дор орсон юм? Гим нүглээ усаар угаалгаж байгаагийн тэр бэлэгдэл байсан байгаа. Тэгээд энэ дээр Илч Петр хэлэхдээ ус нь хүнийг ариусгадаг юм аа. Харин юу вэ гэхээр хүн сайн мэс чанараар Бурхан тандсан ийм
амлалт юм аа л гэсэн байна. Баптизм гэдэг маань тэгэхээр Бурхны өмнө сайн мэс чанараар одоо амлаж байгаа амлалт байдаг гэдгийг энд бас хэлж өгч байна. За тэгээд дараа нь энэ 22 дугаар ишлэлээр үг шилжүүлэхээр тэрээр тэнгэрт очиод Бурхны баруун гарт байж тэнгэр элч нар эрх мэдлүүд болон хүчнүүд түнд захирагдж байгаа билээ гэсэн байгаа. Амен. Тэгэхээр энэ бол бидний найдвар юм байна. Бид нар Есүс Христэд итгэж Есүс Христийн нэрээр бид нар баптизм хүртсэн. Амен. За тэгвэл тэгээд одоо биднэрт юу байна? Одоо бид нар тэгвэл Колосе номын 2 дугаар бүлгийн 12 дугаар ишлэлд хэлэгдсэн даа бид Есүс Христтэй хамт үхэл рүү баптизм хүртэж түүнтэй хамт үхлээс амилсан юм а гэсэн энэ итгэл үнэмшил бол бидний. Гэхдээ энэ итгэл үнэмшил нь баптизмтай холбогддог. Бид нар усан дор орж баптизм хүртэж байгаа маань Есүс Христтэй хамт үхээд уснаас гарч ирж байгаа түүнтэй хамт амилж байгааг одоо илэрхийлсэн ийм одоо бэлгэдлийн чанартай юм ёслол байдаг. Гэхдээ энэ нь бол сүнсэн дотор яг Есүс Христтэй хамт үхээд амилж байгаа ийм нарийн учир холбоотой зүйл байдаг байна. Тийм учраас бас үнэхээр та Есүс Христэд итгээд баптизм хүртээг байгаа бол яг энэ зүйлийг зүрхэндээ хүлээж аваад би яг Есүс Христтэй хамт үхсэн юм ээ. Тэгээд би Есүс Христтэй хамт амилсан юм байна. Амьд байгаа нь би биш харин амьд байгаа нь Есүс Христийн улмаас би амьд байгаа юм байна. Та тэгээд Есүс Христийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхсдээс амьлуулсан гэдэг зүрхэндээ итгэх юм бол та одоо аль хэдийн баптизм хийлгэхэд бэлэн болсон байна гэсэн. Тэгээд баптизм яг энэ үннийг хүлээн зөвшөөрөөд баптизм хийлгэхийг хүсэж байгаа хүмүүс байвал тэгээд надтай харьцаарай. Та бүгдээрээ одоо энэ коронавигийн цаг үед байсан ч гэсэн яаж хийж байгаа тийм ээ? Бүгдээрээ далай дээр ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар баптизм хүртэж болно шүү. За ийм байна. За тэгэхээр одоо юу болж байна гэхээр бид нар дээр бидний найдвар байгаа. Есүс Христ одоо өөрийнхөө эрх мэдлээр тэнгэр ба газар дээрх бүх зүйлүүдийг захирдаг. Энэ бол бидний найдвар байдаг байна. Ийм учраас бид нар бас ямар нэгэн зовлон бэрхшээлийг туулахдаа бидэнд ийм сайхан найдвар байгаа шүү гэж төвчдөг байх нь. За тэгэхээр Христ махан биеэр нэгэнтээ зовсон шиг бид ч гэсэн бас түүнтэй адил зовх болно гэдэгт бие сэтгэлээ бэлэн байх ёстой. Учир нь бид үлдсэн амьдралаа энэ махан биеэр амьдрна. Биднийг нүгэл үлдүүлж гим хийлгэхийг хүсдэг нь бидний махан биеийн минь бодол санаа. Тийм учраас итгэгч бид махан биеийн бодол санаа, сүнсний бодол санаа хоёрыг маш сайн ялгаж салгадаг байх ёстой. Амен. Яаж ялгаж салгаж чадах вэ? Таны бодол санаа, таны яг энэ толгойдоо бодож байгаа санаа, нэг санаа гарч ирлээ. За тэр санаа мөн та нэг зүйл үйлдэхийг хүслээ. Тэр хүсэл чинь Библийн дагуу байна уу, үгүй юу гэдгийг л шалгана. Тийм учраас та Библийг сайн мэддэг байх хэрэгтэй. Энд чинь Библи байдаг уу, байдаггүй юу? Библиэд энэ юу гэж хэлсэн байдаг вэ? Библи гэдэг маань Бурхны тийм ээ амьсгалснаар бичигдсэн амьд үгүүд байгаад бөгөөд Тэнгэрээс тогтоогдсон ийм үгсүүд. Энэ нь Бурхны хүслийг бидэнд илчилж яадаг. Тийм учраас бидний бодол санаа, бидний хүсэл ер нь яг энэ Библийн дагуу байна уу үгүй гэдгийг та нар байнга шалгаж явах хэрэгтэй. Тийм учраас бид нар энэ зүйл дээр маш их дадлагтай, орлоготой байх юм бол бид нар өөрийнхөө бодол энэ миний бодол санаа байна. Энэ миний хүсэл байна. Энэ миний махан биеийн хүсэл байна. Энэ харин яг Бурхны хүсэл байна. Энэ Бурхан таалагдах юм байна гэдгийг ялгаж салгаж сурдгийн шүү. За жишээ хэлье л да. Таны бие тамхи татахыг хүсээд байна. Тийм ээ? За тамхи татахыг хүсээл одоо ингээл хүн тамхи татахаар ингээл тамхи татмаар санагдаал. За ингээд та одоо бодох хэрэгтэй болж байгаа хгүй. Би эн чи юу лээ? Тамхи татмаар тамхи татах чинь буруу юу зөв? Библиэд юу гэж хэлсэн байдаг лээ? За тамхи татах бол буруу юм байна. Махан бие хордуулдаг юм байна, тийм ээ? Хүн тийм ээ Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн энэ хүнийг устгах юм бол би түүнийг устгахна гэсэн Бурхны хууль байна, тийм үү? Тэгэхээр махан би энэ тамхи татахыг хүсэж байгаа юм байна. Тэгвэл Бурхан юу гэлж яах гэхээр Библи энэний эсрэг байдаг юм. Харин ч одоо бие өөрийгөө тийм ээ ариун сүнсний дуган сүм гэж үзэн та нар хандаарай гэсэн байдаг шүү дээ. Тэгвэл би энэ ариун сүнсний дуган болох энэ сүмийг би цэвэр ариун байлгах хэрэгтэй юм байна шүү дээ. Ингээд өөрийнхөө бодол санаа хүслийг сүнсний хүсэл бодол санаанаас
ялгана гэсэн үг шүү. Тэгэхээр энэ дээр бид нар маш их сайн дадлагдсан байх ёстой. Ингэж гэмээр бид нар Бурхны хүслийн дагуу түүний төлөө амьдрах юм аа. Өнгөрсөнд үлдсэн бидний нүгэл хэлэнц үнэхээр хангалттай. Одоо цаашид боолчлоос чөлөөлөгдсөн бид нүгэл үлдэхгүй. ертөнц биднийг өөрсдөө нь адил байсангүй гэж гайхширч муу хэлж болно. Угаасаа тэгдэг. Гэвч бид бүгдээрээ үл итгэгч бай, амьд болоод үхгсдийг шүүгч тэр нэгний өмнө очиж өөрсдийнхөө амьдралыг тайлгнах цаг ирэх болно. Тийм учраас бид нар энэ амьд яваа наснда эзэн бурхнаасаа эмээж явах нь үлзийтэй юм аа. Тэгэхээр хоёр дахь зүйл нь бид нар яа тийм ээ? Зөвхт байдлыг үйлснээс болж бид нар шудраг бус зовлон зүдгүүрийг амсаж явахдаа төвчих ёстой учир шалтгаан маань Есүс Христ бидний өмнө явж энэ бүх зүйлийг үзэж төвчиж тэгээд тэр алдрыг өхөөд амилж өхлийг алж амлаа тэр одоо дээд тэнгэр тэр хэмнэлүүдийн дээр байгаа учраас бидэнд найдвар байгаа, бидэнд зам гаргасан хүн байна. Тийм учраас бид үүний төлөө төвчих ёстой юм аа гэсэн зүйл байна. За одоо бүгдээрээ хамгийн сүүлчийн тохиолдлыг үзье 3 дугаар. За энэ үеийн төгсгөл удахгүй ирэх тул бид эцсээ хүртэл төвчих тухай бүгдээрээ одоо суралцъя тийм ээ. За 4-р бүлгийн 7-оос 11-р ишлэл байгаа. Бүх юмсын төгсгөл ойр ирчээд байна. Тиймээс зөв шүүн тунгааж залбиралдаа эрүүл байгтун. Юуны өмнө бие биеэ халуунаар хайрл. Учир нь хайр бол тоо төмшгүй нүглийг далдалдаг юм аа. Гомдлохгүйгээр бие биедээ зөрчимтгой бай. Хүн бүр хүлээ авсан бэлгээрээ бие биедээ Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрүүчиг үйлчлээ. Ярьдаг хүн Бурхны үгийг яаж хэлдэгчтэн яриг, үйлчлдэг хүн Бурхнаас тэтгэгдэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжуулан Бурхан алдаршуулгдах юм аа. Есүс Христэд алдар ба ноёрхол нь үеийн үед байх болтугай. Амен. Амен. Халелуя. За тэгээд өнөөдөр бид нар одоо шудраг бусаар зөвхт байдлын төлөө зовлон үзэх үед бид нар тэсэн төвчих ёстой учир шалтгааны 3 дахь учир шалтгаан одоо энэ үеийн төгсгөл удахгүй ирэх гэж байгаа тул бүгдээрээ төвчцгээе гэсэн байна. За өнөө цагт хүн төрлөختөн энэ эцсийн цаг мөч ирэхгүй юм шиг ингэж амьдарч байна. За эртээр үед бурханлаг хүмүүсийн хувьд үнэхээр жигшүүртэй бузар тооцогддог зүйлс өнөөдөр энгийн зүйл болтлоо. Одоо ингэж ялзарч доройтж байна. За цаашдаа уламж муудах болно. Тийм ээ. Энэ бүхэн юуг илэрхийлж байна гэх юм бол төгсгөл ойрхон ирсэн байгааг илэрхийлээд байгаа. Та нар бүгдээ Матай номын 24-р бүлгийг унших юм бол тэр цагт эцсийн цаг ирэхэд эзэн юу болох вэ? Ямар шин тэмдгүүд өгөх вэ гэж шавнар нь Есүсээс асуусан байдаг. Тэр үед Есүс ингээд маш олон зүйлүүдийг хэлж өгдөг тийм ээ. Тэрэн дотор одоо хүний ёс мэс чанар муудаж тийм ээ. Одоо ахан дүүгээ, эцэг хүүгээ, охин нэхийгээ барьж өгөх тэр цаг ирнэ. Тэгээд миний нэрнээс болж одоо намайг дагдаг хүмүүс асар их зовлон үзэх болно гэсэн байдаг юм аа. За тэгээ өнөөдөр Америкийн нийгэмд бид нар үнэндээ Христ итгэлээс болж доромжлуулаад, хавчигдаад, алуулчих гээд байгаа юм. Үнэндээ алгаа. Харин Америкийн нийгэмд амьдарч байхдаа биднэрт хамгийн их болгоомжлол зохих ёстой зүйл, сорилтууд маань юу болж ирдэг вэхээр Библиэд бузар, булай, жигшүүрт зүйлс гэж үзсэн зүйлс өнөөдөр энэ Америкийн нийгэм бол энгийн зүйл, байх ёстой зүйл, зарим бүр түүгээр ингэж одоо тийм ээ алдаршиж одоо гайхуулж байна тийм ээ. За тэгэхээр энэ нь одоо итгэгч хүмүүст ямар хор уршигтай юм бэ гэхээр энэ нь итгэгч хүмүүсийг уруу татах бидний чих ба нүдийг одоо тэр ариун сүнсний тэр зөв ба буруугийн шудраг бусын тэр эрийг мохох аюултай. Өнөөдөр бид нар Америкийн нийгэмд одоо зүгээр энгийн мэт болтсон олон одоо буруу зүйлсүүд байдаг. Тэрийг бид нар ингээд хүлээн зөвшөөрөөд тэрийг бид нар ингээд дасан зохицох юм бол
ерөөдөө бидний мэдрэмж айгүй муу болно гэсэн үг. За Америкт ямар одоо үзэл бодол их давмгаалж байна гэхээр одоо бүгдээрээ бие биенийхээ итгэл үнэмшлийг хүндэтгий, тийм ээ. Миний итгэл үнэмшил минийх, чиний итгэл үнэмшил чинь ихтэй бие биенийгээ шүүхгүй бай. Харин зүгээр л нэг нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэе гэсэн. Харин энэ дээр Христ итгэгч нарт айгүй хэцүү байдаг, тийм ээ. Жишээ нь бид нар одоо нийгмийн энэ гендрийн асуудалтай олон буруу зүйлүүдийг бид нар хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэр байтугай их одоо даврах юм бид нар шүүмжилдэг. Тэгэхээр энэ маань одоо Америкийн нийгмийн хүмүүст маш их дургүйслийн хүргэдэг, тийм ээ. За шүүхгүй чимээгүй бай гэхээр бид нар одоо хүлээн зөвшөөрсөн болчих гээд байдаг. За тэгвэл ерөөсөө өөрсдөө л тийм ээ ийм амьдралын хэв маяг руу орчихгүй юм шүү. Үр хүүхдүүдэд оруулчихгүй юм шүү. За энэ хүний ирэх юм байж ингээд ийм хандлагаар өнөөдөр бид нар хандаж эхэлж байгаа. За энэ нь юу илэрхийлж байна гэхээр одоо нөгөө нэг жигшүүрийн бузар юмсан байх ёсгүй газар байхыг та нар харах болноо гэсэн тэр үгийн дагуу болж байгаа байхгүй юу? Эзэн Есүс хэлсэн байгаа тийм ээ. Энэ ийм үе ирэх болно. Одоо өнөөдөр олон бузар зүйлсийг дэлхийн ертөнц энгийн хэвийн гэж харж байна шүү дээ, тийм ээ. За энэ нь юуг харуулж байна гэхээр ерөнхийдөө хүн төрлөختний бурханлаг ёс суртахуун хичнээн их ялзран доройтож одоо ийм зэндаан төртлөө болж байгаа вэ гэдгийг харуулж байгаамаа. Тэгэхээр үнэхээр та Христ итгэж байгаад мэрэгэн ухаантай зөв амьдрахыг хүсэх юм бол та энэ тийм ээ гамшигт нүгэлт харанхуй энэ дэлхийд заавал гарцаа авахгүй хавчигдаж, гарцаа авахгүй доромжлуулж, гүтгүүлж одоо саад сорил бэрхшээл зовлонгуудыг туулах болно. Тэгэд өнөөдөр би бас та нарыг ингээд гараал одоо ижил хүйснүүдийг шүүмжлээл ингээд яваад байгаасаа гэсэнгүү гих үүднээс хэлсэнгүү харин энэ бүх зүйлүүдийг хүлээн зөвшөөрч эвлэрч тийм ээ дэмжиж цаашааж алга ташихгүй байхаасаа л гэж хүсэж байна. Тэгээд өөр нэг бидэнд тохиолдоод байгаа зовлон болох магадлалтай зүйл маань юу гэхээр Библиэд хэлсэн тэр амьдралын бардам бахтан байдал биднийг яг итгэлийн замаас минь холдуулж, үр жимсгүй болгож, тийм ээ, цаарл эсвэл бүлээн тийм итгэж болох асар өндөр магадлалтай. Юу гэхээр одоо жишээ нь Америкт одоо хин сайн хөдөлмөрлөж, тийм ээ, залхуугүй хөдөлмөрлсөн хүн үнэхээр бас баялаг бүтээх боломжтой байна. Гэтэл бид нар Христ итгэгч хүмүүс бид нар энэ баялагын хойноос зүгээр ухаамадаггүй хөөцөлдөж тэр байтугай итгэл үнэмшлээ өртөл хойш нь тавьж энэ эд баялагын араас шунан хөөцөлдөх юм бол бид бол үнэхээр яг тийм ээ өөрсдөө итгэлийн замаас гарцаагүй хазаах болно. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр өнөөдөр биднэрт яг ингээд Арабын орнуудад байгаа, Мусламын орнуудад байдаг, Хятадд байдаг, Хойд Солонгост байдаг тэр аимшигтай Христ итгэгч нарыг хавчдаг тийм хавчлага үндэ байхгүй нэ. Харин биднэрт нөгөө талаар уруу татлагууд их байгаа байна. Тэгэд энээс л бас ахан дүүс минь маш их болгоомжлооч. Гэхдээ та үнэхээр Христийн дагалдагч байж Христийн дагалдагчийн амьдралаар амьдрах юм бол танд энэ ертөнцөөс заавал доромжлол, хавчилт, тийм ээ гүтгэлэг, муучлал ирэх болно. Энэ үед та эдгээр хэлсэн 3 зүйлийг санаж, тийм ээ. За одоо чи юу вэ? Би зөвхт зүйлийн төлөө буюу бурханлаг амьдрсныхаа төлөө би зовлон бэрхшээлийг туулах нь ерөөлтэй юм аа. За миний эзэн Есүс Христ зүрхэндээ нандинсан байгаа тэр эзэн маань миний өмнө энэ дэлхийн ертөнцид жигшигдэж, үзий ядагдаж, улмаар цовдлуулж, эцэст нь тэр үхлийг алж дахин амилж, тэнгэрт одож, өргөгдөж, тийм ээ. Эцгийн баруун гарын хүндэт суудал заларч, тэнгэр ба газар бүх эрх мэдлийг тэр одоо захирж байгаа учраас надад найдвар байгаа. Тийм учраас би тийм ээ энэ зовлон бэрхшээлийг би төвчих болно. Тэгээ гуравт нь бүгдээрээ тийм ээ одоо удахгүй нохоонд ойрхон байна. Удахгүй тийм ээ дууслаа. Удахгүй тэр шүүлтийн цаг ирэх гэж байна. Элдний өдөр ирэх гэж байна. Тэр агуу аимшигт гамшигт өдөр ирэх гэж байна. Тийм учраас бид нар яг энэ цаг мөчид бие биенийгээ зоригжуулж, бие биентэйгээ хамт байж, бие биентэй хайраар үйлчиж, хайраар хүлээн авч
тийм ээ Бурханаас хүлээн авсан тэр олон бэлгүүдээ тийм ээ тэр бэлгүүдийн тэр нярах шиг тийм ээ бие биендээ зориулж үйлчилж үгийг ярьдаг нь зөв ярьж тийм ээ Бурханд үйлчлдэг нь Бурханы хүчээр үйлчлэх ийм цаг мөч бидэнд ирээд байгаамаа. Амен. Тэгээд энэ нөхцөл байдал дотор бид нар яг ингэж амьдрснараа ингэж хамт олноороо нэгдэж нээж нэгнийхээ итгэлээр нэгийгээ зоригжуулж бие бинийгээ бүтээн босгож эзэн дотор хамт амьдрснараа бид нар Есүс Христийг алдаршуулах юм аа. Есүс Христийг алдаршуулснараа түүгээр дамжуулан Бурхан алдарших учиртай юм байнамаа. Тэгэхээр ахан дүүс минь таны амьдрал ямарваа нэгэн саад сорил бэрхшээл итгэлээс чинь шалтгаалсан ийм сорил бэрхшээл байгаа бол та зогсоод залбираарай. Нэгдүгээр та итгэлээсээ бол зовж байгаа бол та ерөөлтэй нэгэн таны өмнө Есүс Христийн байсан одоо төгсгөлийн цаг ирж байгаа учраас эцсийн хүртэл төвчих цаг ирж байна. Тийм ээ. Мөн магадгүй танд итгэлээс юу шалтгаалсан өвчин, зовлон, гэр бүл, үр хүүхдүүдийн асуудал байгаа бол энэ ч гэсэн миний даван туулах ёстой, тэсн төвчих ёстой ийм зовлон юм байна. Надад ийм төрлийн зовлон гэж өвшөөрсөн нь эзэн намайг илүү хурцлж, илүү хэлбэржүүлж, илүү сайн дагалдагч болохын төлөө юм байна гэсэн ийм ойлголт дотор хүлээж авч, Бурханаасаа зуурч, Бурхандаа залбирч ингэж бүгдээ амьдарцгаая. Тэгээд эзэн Есүс Христийн сайхан хайр, нэгүсэл та бүхэнтэй хамт байх болтугай. Тэгээд бүгдээ хамтдаа залбирцгаая. Тэнгэрлэг их эзэн минь таны хайр, ивэл нэгүсэлт нь Эммануэль чуулганы ахан дүүсийн минь дээр бэлхэн дүүрэн байх болтугай. Өнөөдрийн сургаалыг сонссон хүн нэгүртэй бас хамт байх болтугай. Эзэн минь бид нар зүрх сэтгэлдээ өөрсдийгөө хүчрэгжүүлж, бэлэн байж, аливаа сорилт, саад, тийм ээ, доромжлолд гүтгэлэг тэр бүх зүйлүүдийн эсрэг тэсвэр төвчээртэй байхад минь та биднийг сургаарай эзэн минь. Тэгээ өнөөдрийн бидний амьдрал тохиолж байгаа зовлон бэрхшээлүүд нь үнэхээр удахгүй эрх зүйлсийн сүүдэр тийм ээ өчүүхэн зүйлс гэдэгт гэж хүлээн авч итгэл дотроо улам бүр хүчтэй улам бүр бат суйрлахыг хүсэж байна. Тэгээд эзэн минь яг одоо бас зарим найз нөхөд маань зовлон бэрхшээл туулж яваа. Эзэн та хүчийг өгөөрэй. Үнэхээр тэр хүчийг өгөөрэй. Үнэхээр тэр тэсвэр төвчээрийг өгөөрэй. Тэсвэр төвчээртэй энэ бүх зүйлийг даван туулж ард нь тэр ивэл нэгүслийг хүртэх болно гэсэн энэ хүч чадлыг итгэлийг та өөргөж өгөөрэй гэж залбирч байна эзэн минь. Тэгээ үнэхээр бидний хийж байгаа, үйлдэж байгаа, хэлж байгаа, ярьж байгаа бүх зүйлсээр минь дамжуулан эзэн Есүс та алдарших болтугай. Тэгээд Есүсээр дамжуулан эцэг та алдарших болтугай. Таны хайр ивэл нэгүсэл чинь таны хайрлсан хүүхдүүд чинь дээр таны хаант улсын ард түмний дээр үеийн үед үрд мөх дүүрэн байх болтугай. Эзэн Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен. За тэгээд та бүхнийг номлолоо анхааран сонссон баярлалаа. Одоо тэгээд зарлал байна. За өнгөрсөн 7 хоногт манай инх чимгийн гэр бүл Ютараа нүүсэн байна. Нүүсэн. За тэгээд бас нүүхтэн тусалсан залуучуудаа баярлалаа гэж баярлалаа илэрхийлж байна. Тэгээд яг ийм хүнд үед бид нар бас нэг нэгэндээ тийм ээ ингэж сайхан тусалж туслах ийм сайхан нэгүсэлтэй яваад үнэхээр талархаж байна. За өнгөрсөн бүтэн сайн зарим нэгэн гэр цуглаанууд цугласан байгаа. За тэр нь одоо үнэхээр итгэлээрээ бид нар одоо хариуцлага үүрнэ. Бид нар эзэн дотор хамт баймаар байна гэд ингээд сахилгавтай байгаад ингэх юм бол одоо бас яах вэ болж байна. Ингээд маш дээд зэргийн болгоомжтой маска зүүгээд ингээд цуглаж болох юм. Гэхдээ still тэр одоо гэр группийн гэр сүмийн одоо удирдах байгаа хүмүүс
мөн гэртээ хүлээж авах гэж байгаа айлын тэр гэрийн эзэд бүх юмыг одоо шийдэх хэрэгтэй шүү. За юм байна. Тэгээд мөн хүн болгоо өөрөө ирэх хэрэггүй таны дур шүү. За та нар маань ингээд одоо хөл өрөөнд гэртээ байгаад байгаа ч гэсэн бас онлайнаар болон бусад ямар нэгэн боломжтой арга замуудаар одоо сайн мэдээгээ тарааж байгаарай. Мөн энэ ажил хийгээгүй цаг хугацаанд бас өөрсдөө хөгжүүлж байгаарай. 8 сарын 6-наас 8-ны хооронд болох Европт болох тэр Европын цуглаануудаас зохион байгуулж байгаа тэр үржигч дагалдагч гэсэн тэр дэлхийн конференцэнд та бүхэн минь оролцооч гэж уриалж байна. $30 шүү дээ бүртгүүлээд ингээд нэгдсэн цуглаантай адилхан зүйл байхгүй юу? Ингээд сайхан Монголоос дэлхийн өнцөг булан бүрээс бүрд ажиллаж амьдарч байгаа пасторууд оролцож хичээл зааж номлол хийн. Бас тэрийг сонсоорой. Тэгээд Австрийн төгсөө пастор бас манай залуучуудтай хамтарч одоо дараагийн энэ дэлхийн конференцийг зохион байгуулвал ямар вэ гэсэн ийм бас санал гаргаж ирсэн. Тэгээд миний хувьд бол болохгүй байхгүй. Яагаад бид нар онлайнаар тийм ээ хамтран ажиллаж болдгүй. Европт найзуудтай болно, Америкт найзуудтай болно. Энд чинь бид нар тийм ээ хэл хязгаараа хэлж байгааг л нэг гэсэн үг. За өөр нэг зарлал нь юу вэ гэхээр одоо 5 дахь өдөр яаж иж байгаад нэг юм библийг хичээл суучж байгаа чи яахан дүүсээ. Тэгээ өндөө бас одоо цөөхөн хүн орж ирдэг болсон байна. Библи сурах нь үнэхээр хэрэггүй байхгүй, хэрэггүй биш, зүгээр өөрсдөө л ингээд дайчилж чадахгүй байна. Одоо Бурхны хаанчлалын төлөө Бурхныг илүү сайн мэдж явъя, Библийг илүү сайн сурч явъя гэсэн хүсэл эрмэлзэл байхгүй байгаа юм шиг байна. Гэхдээ энэ тал дээр та бүхэн бас бодоо залбираасай гэж хүсэж байна. За ковидын одоо өнөөдрийн хүсэн товч мэдээ хүргэе. Сан Францискот ч зөвхөн 6723 хүн одоо халдвартай гэж бичигдсэн байна. Тэгээд тэрэн дээр 61 хүний одоо нас баралтай. За нийт өвдсөн хүмүүсийн 43% нь эмэгтэй, 56% нь эрэгтэй хүн байх нэ. За тийм учраас та бүхэн бас үргэлжлүүлээд болгоомжтой байгаарай. Тэгээд бизнес хийдэг хүмүүс маань энэ цаг үед бас нэргүй ухаантай байгаарай, зоригтой байгаарай гэж хүсье. За өөр нэг зарлал нь өнгөрсөн бүтэн сайнд өргөл өргөсөн байгаа. Title гэдэг нэгэн одоо өргөлийн аппликейшнээр дамжуулж өргөсөн байгаа. За олон хүмүүс өргөсөн байлээ. Тэгээд өргөлүүд нь төрөвчөөс орж ирж байгаа. Тэгээд жаахан 2-3 хоног хүлээгддэг юм шиг байна. Тэгээд тэр болтол нь ингээд харъя. За тэгээд $30 хийхэд $1.75 суутгаж ирсэн нэг тийм суутгалтай байгаа. За ийм байна. Тэгээд та бүхэн минь бас дор бүрээ итгэлээ сайн сахаарай. Төвчээртэй байгаарай. Эзний хайр нэгүсэл та бидэнтэй хамт байгаа шүү. Тэгээд бүгдээрээ хамтдаа бас бие биенээ харах, хамтдаа зөвлөх тэр сайхан өдөр ирнэ гэдэгт итгэж байна. За тэгээд сүүлийн үеийн сонссон мэдээгээр болохоор Москва, Орос ерөөдөө ковидын эсрэг вакцины 2 дахь үе шат руу орсон. Одоо удахгүй 8 сар гэхэд 8 сарын сүүлч гэхэд одоо үйлдвэрлэх зөвшөөрлөө хүсэх болно гэсэн юм бас сайхан мэдээ байна. Тэгээд удахгүй бас вакцинууд хийгдэж гарах болтугай гэж бүгдээрээ залбирч байна. За тэгээд үргэлжлүүлээд онлайныхаа эсийн бүлэг залбирал тэр бүх уулзалтуудаа таслахгүй хийж байгаарай. Ингээд та бүхний минь дээр эзний сайхан хайр ивэл нэгүсэл бэлхэн дүүрэн байх болтугай. Тэгээд дараагийн 7 хоногт бүгдээр эргээд хамтдаа уулзцаая. Эзэн та бүхнийг нэвээг. Амен.
амраач миний бурхан миний хорддог хад миний бамаа миний амрлын эвэ миний бихлэлт ёо миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн би танд хайртай миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн би танд хайртай эзэн бол миний хад миний цайз миний амраач миний бурхан миний хорддог хад миний бамаа миний амрлын эвэ миний бихлэлт ёо миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн би танд хайртай миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн би танд хайртай миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн би танд хайртай миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн би танд хайртай миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн би танд хайртай миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн би танд хайртай миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн би танд хайртай